Сайн байцгаана уу? Энэхүү бичлэгээр бид микросистемд байгууллага буюу хуулийн этгээдийг хэрхэн бүртгэх талаар танилцах болно. Үүний тулд харилцагч зэсийг сонгон орно. Харилцагчийн жагсаалт байгууллага зэсийг сонгон орно. Түүний дараагаар бүртгэх товчийг дараа орно. Нэр талбар тухайн байгууллагын нэрийг бичиж өгнө. Та бүхэн анзаарч байгаа бол нэр талбарт кириллээр байгууллагын нэрийг бичиж өгснөөр нэр хоёр талбарт латинаар галиглан гарч байгааг анзаарч байгаа хаа. Мөн түүнчлэн энэхүү одтой талбарууд нь заавал бүглэх шаардлагатай талбарт бол орхигдуулгүй бүрэн бүглэх анхаарна уу. Регистрийн дугаарыг маск талбараас байгууллагынхаа регистрийн дугаарыг маскыг оруулж өгнө. Байгууллагын регистрийн дугаараа оруулж өгсөн бол түүний ард байрших лавлах товчийг дарснаар тухайн регистрийн дугаараар татвар төлөгчийн дугаарыг лавлах болно. Тийм товчийг дарснаар татвар төлөгчийн дугаар талбарт бүглэгдэн гарч ирж байгааг анзаарч байгаа хаа. Түүний дараагаар хариуцлагын хэлбэр талбараас заавал сонголтыг хийх ёстой. Энэхүү талбар нь зээлийн мэдээллийн саналуу тухайн байгууллагын мэдээллийг нийлүүлдэг тул заавал бүглэх шаардлагатай гэдгийг анхаарна уу. Сегмент тухайн байгууллагынхаа сегментийг заавал бүглэж өгөх ёстой. Ингэснээр ерөнхий дэвтрийн сүүлийн хоёр орн тухайн байгууллагын сегментээр ангилагддаг тул зөв сонгож өгөхийг анхаарна. Улс тухайн байгууллагынхаа улсыг сонгож өгнө. Байгуулагдсан огноогоо мөн сонгож өгнө. Үйл ажиллагааны чиглэл тухайн байгууллагынхаа эрхэлж буй үйл ажиллагааны чиглэлийг сонгож өгнө. Үйл ажиллагааны чиглэл талбаар сонголтоо хийснээр түүнд харьяалагдах үйл ажиллагааны дэд чиглэлүүд гарч ирнэ. Мөн холбогдох сонголтоо хийж өгнө. Категори талбарт хадгалам зээлийн хоршоо болон банк ус санхүүгийн байгууллагаас хамаарат харилцан адилгүй сонголт байдаг тул та бүхэн тохирох сонголтыг хийж өгнө. Дугаарын маск талбараас улсын бүртгэлийн дугаарыг сонгож өгнө. Түүний дагуу тухайн байгууллагын улсын бүртгэлийн дугаарыг оруулж өгнө. Имэйл хаяг талбарт тухайн байгууллагынхаа баталгаат мэйл хаягийг оруулж өгнө. Тухайн байгууллагынхаа үндсэн бүртгэлийг хийж дууссаны дараа байгууллага дээр харилцагчийн дугаар үүснээ дараагаар тухайн мэйл хаягийг баталгаажуулах үйлдэл хийхийг анхаарна. Офисын дугаар тухайн байгууллагынхаа офисын дугаарыг оруулж өгнө. Ажилтнуудын тоо байгууллагын ажилтны тоог оруулж өгнө. Хариуцагч ажилтны талбар тухайн байгууллагыг хариуцж буй ажилтныг сонгож өгнө. Захирлын мэдээлэл хэсэгт тухайн байгууллагын захирлын мэдээллийг оруулж өгнө. Байгууллагын захирлын регистрийн дугаарын маскыг сонгож өгнө. Регистрийн дугаарыг оруулж өгнө. Регистрийн дугаарыг бүрэн гүйцэд оруулсан бол түүний ард байрших лавлах төвчийг дарснаар тухайн регистрийн дугаараар иргэний бүртгэлийн мэдээлэлээс хайлтхийн тухайн харилцагчийн иргэний бүртгэлийн мэдээллийг оруулж ирнэ. Холбоо барих ажилтны мэдээлэл хэсэгт тухайн байгууллагатай холбоо барих ажилтны мэдээллийг оруулж өгнө. Эдгээр мэдээллийг үнэн зөв бүгдсэн хэсгээ дахин нэг шалгаж үзээд хадгалах товчийг дарна. Тухайн харилцагч маань амжилттай хадгалагдсанаар харилцагчийн дугаар гэсэн дахин давтагдашгүй тухайн байгууллагыг төлөөлөх дугаар үүсэх болно. Үүний дараагаар имэйл талбарын ард байрших баталгаажуулах төвчин дээр дарснаар мэйл хаяг руу баталгаажуулах имэйл илгээхдээ итгэлтэй байна уу гэсэн танаас лавлсан асуултыг асуух бөгөөд тийм товчийг дарснаар тухайн харилцагч руу мэйл хаягийг баталгаажуулах линк бүхий мэйл очно. Тухайн мэйлээр харилцагч маань өөрөө орж баталгаажуулснаар таны систем дэх мэдээлэл амжилттай баталгаажихыг анхаарна уу. Анхаарал хандуулсанд баярлалаа.